13 мэх 90 үний. Тэр чинь бол одоо нэг мехийг 13 янзаар хийхийг л хэлж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ хонгодох ч гэсэн тийм тэрнээс олон өгнөртэй байхгүй. Хөг явах юм бол. Сайн байцгаана үзэгчдээ. Энэ спортс пэйж хуудасаар энэхүү өдрийн контентыг хүлээн авч үзэж байгаа та бүхэндээ энэ өдрийн шөнийн мэндийг хүргье. За энэ спортс телевизийн пэйж хуудасаар үзэгч та бүхэнд үндэсний бүхий мэхийн задлан нэртэй контентыг хамгийн анхны дугаарыг хүрэхэд бэлэн болсон байна. За бид яг одоо Батлан хамгаалах яамны алдрын спорт хорон дээр Монгол улсын харцаг Төвдөн дөржин өсгөрөөдөө харцаг одоо бэлтгэл дээр ирээд байна. За өвлжөө сайхан уу, бэлтгэл сайхан байна уу? Сайн байна, сайхан байна. Тэгээд сайхан үзсгэж энэ өнөөдрийн мэнд хүргье. За өнөөдөр мэхийн задлан контентын одоо давтах мэхтэр бас өөрсдийнхөө бүрэн өмсгөл хэрэглэлтэйгээр оролцож байгаа хоёр залуудаас баярлалаа. Нэвтрүүлгийнхэнд бас танилцсан хэдүүлээ. Цэрэн дөрж. Бадан очир. За, Сэргэлэн Баяр Бадан очир хоёр маань өнөөдөр бид бүхэнд одоо мэхийн бэлтгэлийг үзүүлэх нэ. За хамгийн ихний бидний сонгосон одоо мэхний үзүүл. Харъя те хэдүүлээ. За зүүн талд нонгоцсон. За түрүү яриад яг л тэр хүрэл явлаа та. Сэнжигний верцэн дээрээс ганцхан зүүн талдаар чонгодоод. За энэ сэнжигэн дээрээс зүүн талд нонгодоод. За энэ зүүнд нонгоцсон бүрэн сайхан за. За онгодоо затчлаа гарын үтэрээ. За та хоёр энийг нэг хаснараа нэг хийгээд гэж ээжлээд нэг хийчихлээ. Тэгээд тий. Тэрний дараа хэдүүлээ. Энэ мехний онцлог, өвөрмөц байдал, дахин давтагдшгүй нь юундаа байдгийг тэрийг яри тий. Одоо тамираа хийчи. Мэхэнд орж байгаа бүх ямар ч эсэргүүцлэг унаад байдаг шүү дээ. Тий. За ерөнхийдөө бол гар нуруу сайтай хүний одоо онцлог сая харагдаж байгаа байхгүй. Сэнжигний барь цаавал хонгодтой бодмоо. Энэ хонгодох механик олон хөвлөмөр байдаг. Тэрний дундаас одоо бас өвөрмөц өмнөөс нөгөө хариу мэх ирэх тийм боломж их багтай. Толгойнхоо нөгөө яг тулаад нөгөө хүнийхээ голдоод ингээд толгоогоор тулаад өвдөж байгаа учраас урдаас нь хөл одоо давхараа аччих. Хариу мэх их одоо хөвлөмөр их багтай гэсэн. Хүн чинь нөгөө аль нэг тал нь илүү давуу хөгжсөн байдаг. Онцгой ур чадвар авиастай хүн болохоор хоёр талаа ингээ хоёулыг нь ашиглаж барилдаж чаддаг байхгүй. Тэгээд саяны тэр ерөөсө толгой яг энэ толгойд одоо ерөөсө яг ингэчж байгаа. Тэгээ эндээс ингээд 1 2 3 гээд доош алхаж яваад тэгээд энэ жигнийхээ барьцыг доош нь татаад бинээс хөндөө ингээд цацж явчихж. Өнөөдөр авраг бол ерөөсө юутэй хэдэн авилчаал цөм дайрдаг байхгүй. Тэрэн хамаг онцлог нэ. Бүрэн сайхан зааных бол төстөө. Гэхдээ энэ илүү ингээд анзаараад илүү ингээд одоо мэдэрч харах юм бол яг энэ толгойгоор ингээд залаад ингээд явчих. Залаад хойшоо, урагшаа, хойшоо тэгээд баа. Тэгээд гарын үзүүрийн бяр сайтай болохоор тэгээд ерөнхийдөө өөрөөсөө баг жинтэй хөнгөн тийм хүнийг бол хөндөө аваачна. Энэ мехийг өөртөө бүр ингээд рефлекс болтлоо бэлдэж хоногшуулахын тулд яах вэ? Яг уу онцгой авьяастай хүмүүс байдаг. За Сүхбаатар авраг, Батмагна, Зоригтбаатар харцаг, Цэрэг баасан хүн энэ тийм онцгой авьяастай хүмүүс. Хараал сурна. За одоо бид нар бол ингээд давтчи сурж штэ. Бид нар бол зүгээр хараал сурна. Ингэчтэй юм байна штэ. Жишээ нь одоо бид нар бол нэг бэлтгэл дээр дор хаяж одоо би анх нөгөө жудогийн секц явж одоо бүхий спортод хөл тавьсан байхгүй. Тэр анх одоо ингээд ороод тэр жудогийн сонгомол одоо техникүүдийг баг нэг бэлтгэл дээр хий дор хаяж 95 600-аас доош бух гахаа. Тэгж давтчиж одоо тэр өөрийнхөө бие одоо тэг хөдөлгөөндөө биеийнхээ онцлогтой бүх юмдаа тохируулж тэгж
өөрийн болов сурдаг байхгүй. Хонгодох гэж бол нэр шилтэй нэг л мэх байгаа. За. Хувилбар нь хэдэн янз байж болсон татгшдэггүй. Тэрний нэгийг сая бид нэр ярьлаа тий. Тэр хүний онцлогийн юу ингээд тэгэхээр зааны маань хоёр шуу нурууны барих сайтай. Тэгээ яг тэрүүгээр ингээд аваад өгөө явчихдаг. Тэрэндээ байгаа. Ямар хүнд юу тохирохгүй гэж болох вэ энэ мэх? Уу яг Хариунд орох ч юм уу? ер нь бол мэх болгон хариулттай. Аа. Хариултгүй мэх гэж баг байхгүй. Ванчхүү Арслангийн ном дээр байдаг. Мехийг хийж байгааг нэг харуулад хариултыг ингээд дагуулад бас нэг харуулсан гэдэг байхгүй. Ер нь бол мэх болгон хариулттай. Гэхдээ мэх болгоныг хариулттай гэж бодох юм бол хүлээх юм бол ямар ч одоо мехийг ингээд давах гүйцэтгэл нь муу гарна үр дүн. Ямар ч байрал дээрээс хийх боломжтой олон хувилбарт шилжих боломжтой механизмүүдээ бид нар болохоор нөгөө өмчний бүхэд голлож хийгдэг механизм гэж хэлж байгаа байхгүй. Тэгэхээр хонгодохгүй, тонгорохгүй, хавирахгүй бол өмчний бүх барилдахгүй гэж үгүй. Дээр үе. Барьцгүй хонгодож болно. Илгүү сэнжиг аль ч барьцсан дээрээс хонгодож болно. Тонгорох бол мэдээж бүх барьцсан дээрээс хийж болно. Одоо цогцод барьж байгаа хөвчүүдээс яг энэ сайхны зааны хонгодог аавыйгүү сайн хийж байгаа бүх юм. Яг адилхан юм гэж юусэн байхгүй байхгүй. Яагаад? Цэрэн дөрж нэг штэ. За тий. Тамира Бадма гэд 3 байхад та хэдэд нэг мэх заалаа штэ тэр жишээ нь би. Тэгээд та 3 тэрийг яг өөрийнхөө биерэнхий өгчил мэдрэмж онцлог нэг юм байгаа. Авьяас. Яг тэрэндээ таарал сурдаг байхгүй. Харахад бол ижлэвтер юм шиг л харагдана. Тэгээд яг адилхан бараг давталцахад хэцүү дээ. Ижил сурна гэхэд. Тийм үү? Тий. Баруун зүүн байна, өндөр нам байна, тарган туранхай байна. Хүн болгонд яаж хийх үү гэдэг чинь шал өөр ихгүй. Одоо хийж барилддаг бүх үү? Тий. Яг хонгодох мэхээр алдартай их олон хүн бий. Дамдаа авраг байна. Баямх авраг байна. Самын озер авраг байна. Тэгэхээр их олон хүн хийж байгаа даа. Батэрд навраг үрдсэн их гоё хонгоддог. Мундаг хонгодсон зүйл. Бие их гоё унгаж хонгодно. Хөөж хонгодно. Ер нь хонгодох мэх хийдгүү бүх гэж баг байхгүй. Сүүлийн үед бол илүү тийм бүр түгээмэл болсон юм байна. Их олон хүн хийж чадчих. Тэгээ яг хурдаар хийдэг нэг хэсэг хүмүүс байна тий. Бераар бас хийдэг хүмүүс байна. Янз бүр. За тэгэхээр бид нар сая сайхны зааны хонгодооны энэ мэхийн задлан бас багш маань хоёр шавтайгаа маш дэлгэрэнгүй үзүүллээ. Яагаад энэ мэхийг сонгож ингэж задлах болсон бэ гэхээр барилдахгүй штэ гэдээ доор нь бичсэн байсан байхгүй. Нөгөө хүн тэгэхээр ийм мэхний хариу ер нь хэцүү, эсэргүүцэд үзүүлэхэд том бэрх байна гэдгийг би ч мэдж авлаа, үзэгчдээ унаас ойлгосон бахаа гэж найдаж байна. Монгол мэхийн арга байхгүй топ мэх шүү. Топ мэх. Хамгийн топ. За ингээд өнөөдрийн мэхний задлан контентын хамгийн ихний дугаарыг бас салхи нээж хонгодоо мэхээр төлөвлөж, задлж, тайлбарлаж өгсөн багштай маш их баярлалаа. За ингээд эрхэм мөндөд үзэгч та бүхэндээ N Sports телевиз сошиал хуудасаараа дамжуулан бүхий задлан нэвтрүүлгийн хамгийн ихний дугаарыг хүргэлээ. Та бүхэн таалагдсан бол пэйж хуудсандаа фоллоу дарж, энэхүү контентыг лайк, шеэр хийж илүү олон хүмүүст хүргээрэй. Хамт байсан үзэгчтэй баярлалаа. Монгол бүхэн зүлэг ногоон дэвжээ үзэгч та бүхнийг өнөмөхөд эвэж явахгүй.